Тоглоомын парк гэдэг үгийг сонсохоор танд хамгийн түрүүнд юу төсөөлөгддөг вэ? Хэн нэгэнд алсыг харагч, нөгөө нэгэнд нь галзуу хулган, эсвэл хөөсөн чихэр амттанч төсөөлөлтөнд бууж болох юм. Бид хүүхэд байхаас л паркт тоглох гэж, сайхан дурсамж бүтээх гэж зорин очдог байсан. Гэвч та паркын тоглоомууд дээр суух үед энэ тоглоом хэр зэрэг найдвартай талаар эсвэл тоглоомыг нь хийсэн хүмүүс найдвартай хийсэн болов уу гэж хизээ нэгэн цагт бодож байв. Тэгвэл өнөөдөр бид тоглоомын паркууд дээр гарч байсан аимшигт ослуудын талаар ярих бол. Smiler гэдэг нэртэй энэ роллер костер буюу галзуу хулганг 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Английн Alton Towers гэх паркт сүрдүүлэнтэйгээр анх нээж ашиглалтанд оруулсан байна. Тэр бусад галзуу хулгануудаас өөрийн өвөрмөц дизайн хийцээрээ болон 14 цагирган тойрог замтай зэрэгээрээ онцгорч байлаа. 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр тэнд яг юу болсон болоод энэ галзуу хулган өнөөдрийн манай бичлэгийг нээж байна вэ? Энэ талаар дэлгэрэнгүй ярилццгаая. Өглөө нэгэд галзуу хулган хэвийн журмаараа ажиллаж үйлчлүүлэгчдийг авч байжээ. Тэр өдөр паркт хүмүүс их байсанд жирийн үед 4 галт хэрэгтэй ажилладаг байсан галзуу хулганы тоог нэгээр нэмж 5 болгох шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр нь тэдний эхний алдаа болсон юм. Мөн энэ тоглоом дээд тал нь 34 миль цагийн хурдтай салхитай үед ажиллаж болдог байхад тэр өдөр салхины хурд 46 миль цагт хүрч байхад үйл ажиллагаагаа зогсоогоогүй нь 2 дахь алдаа. Ингээд галзуу хулганы операторууд 5 дахь галт тэргийг оруулж хүн суулгахаасаа өмнө дөрмийн дагуу явуулж шалгах болсон байна. Шалгахдаа хүний оронд зориултын хүнд жинтэй манекенүүд суулгаж шалгах ёстой байсан ч яагаад ч мөн тэгээгүй хоосон чигээр нь явуулчихсан. Харин нэмэлт жингүй тул галт тэрэг явсаар зам дээр гацж орхисон юм. Зам дээр нь хоосон галзуу хулганы галт тэрэг гацчихад байхад тэд мартсан уу яасан дараагийн галт тэргийг хүмүүстэй явуулж орхилоо. Энэ үед юу болсныг та бүхэн гадарсан бах. 30 км/цагийн хурдтайгаар 16 зорчигчтой галзуу хулганы 2 дахь галт тэрэг өнөөх зам дээр гацсан зогсох хоосон галт тэргийг мөргсөн юм. Очиж мөргөдөг 2 дахь галт тэрэгний зорчигчдын ихэнх нь хөнгөн гэмтэл авсан бол мэдээж хамгийн урд сууж байсан хүмүүст аз дайрсангүй. Урд талд суусан 4 хүнд дөрвөлээ хөлөндөө хүнд гэмтэл авч хоёрынх нь хөлийг хожим тайрахад хүрчээ. Яагаад хөлийг нь тайрахад хүрсэн бэ гэхлээр галзуу хулган дээр болсон осол тул аврагчид тэр даруй очиж гарган авч чадаагүй. Аврах ажиллагаа сунжирч цус ихээр алдсанаас үүдэлтэй гэв. Ослын дараа тоглоомыг хааж шалгалт явуулсан ч 2016 оны 3 дугаар сард аюулгүй байдлаар сайжруулсан гэд эргээд ажилд орсон байна. Осол гардаг тэр өдөр аюулгүй ажиллагааны дүрмээ баримталж тоглоомыг салхихтэй өнгөд хаасан бол эсвэл хоосон галт тэрэг явуулж гаццаагаагүй бол энэ ослоос зайлсхийх боломж зөндөө байсан юм. Амахагийн явуулын карнавалын осол. Энэ осол нь олон нийтийг хамарсан гудамжны арга хэмжээндэр байх тоглоомон дээр гарсан осол юм. 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Амаха хотод зохиогдсон Cinco de Mayo гэх гудамжны баяр дээр хэд хэдэн явуулын буюу зөөврийн паркын тоглоомууд ажилласан байна. Тэдгээр тоглоомуудын нэг дээр Элизабет Гилред гэх 11 настай охин суух үед энэ аимшигт осол болжээ. Охин King's Crown гэх тоглоом дээр суусан байсан бөгөөд энэ тоглоом нь титэмний дүрстэй эргэлддэг тоглоом байсан юм. Тоглоом ажиллах явцад охины урт улбар ус нь тоглоомын эргэлдэх хэсэгт орооцолдож маш ноцтой гэмтэл учруулсан байна. Аюул болж бүг эргэн тойронд хүмүүс анзаарч охинд туслахаар явсан ба нэгэн эмэгтэй тоглоомыг гараараа зогсоогоод охинд тусламж үзүүлэхийг оролцсон гэв. Охиныг тэр даруй эмнэлэгт хүргэж хэд хэдэн мэс засал хийсэн ба арьс шилжүүлэн суулгаж хэд хэдэн удаач цус юулсан байна. Энэ аимшигт явдлаас хойш жил гарны дараа охин сургуультай иргэн орсон юм. Түүний нүдэнд хүртэл хагалгаа хийсэн бөгөөд өвс нь ургатал хиймэл ус зүүж байв. Энэ бичлэгт охин шинэ хиймэл үсээ зүүгээд урдын адил харагдууллаа гэд баярлаж байгаа нь маш өрөвдөлтөй. Фужин 2007 оны 5 дугаар сар Япон улс Осака хот Expoland гэх тоглоомын парк. Энэ паркын урдаа барьдаг ганц тоглоом бол Fujin 2 гэх галзуу хулган байсан юм. Тухайн үед энэ тоглоом асуудалгүй ажиллаад 15 жил болчихсон байсан гэдэг. Энэ тоглоомын онцлог бол бусад галзуу хулган шиг сууж биш, зогсож тоглодгоороо онцлогтой байлаа. Осол гардаг өдөр 13 цагт галзуу хулган хэвийн байдалтай мэт ажиллаж байв. Гэвч үйлчлүүлэгчид 2 дахь тойрогтой орох үед гэнэт ямар нэг эвдэрч хэмхэрч байгаа мэт чимээ сонсож байх ёстойгоос арай өөр мэт дөргөлт мэдэрсэн гэжээ. Хэдий ийм зүйл болсон ч галзуу хулган зогслохгүй цааш өргөжлүүлэн явсан ба зам нь налуугаараа далигаад ирэх үед 2 дахь галт тэрэгнээс нь тэнцвэрийг нь хангах ёстой нэг талынх нь дугуй нүсрэн унсан юм.
Дугуйгүй болсон галт тэрэг хажуу тийшээ 45 градус орчмоор дайлж, хажуудах ашилгаа 25 км/цагийн хурдтайгаар мөрөглөө. Энэ үйл явдал нь галт тэрэгний хамгийн урд зогсож явсан эмэгтэйг шууд үхэлд хүргэсэн байна. Хохирогч нь 19 настай оюутан Yoshina Kagawara гэгч байсан юм. Бүсгүйн яг ард байсан үйлчлүүлэгч хүндэвтэр гэмтэл авсан ч Yoshina-г бодвол маш азтайгаар амьд гарсан байдаг. Үлдсэн 18 үйлчлүүлэгчид хөнгөн гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн бол тоглоомын дэрэгд байсан зарим үйлчлүүлэгчид харсан зүйлдээ цочирдож мөн эмнэлгийн тусламж авчээ. Шалгалтын ажиллагаа явагдаж энэ тоглоомонд техникийн үүслэг шалгалт, засвар үйлчлэгээ төдийлөн хийгддэггүй байсныг тогтоосон ба энэ цаг мөчийг хүртэл Японд огт ийм осол болж байгаагүй тул шалгалт, засвар үйлчлэгээний талаар чанга хууль дүрмж байдаггүй байсан гэв. Өсөрч унсан дугуйнуудыг тоглоом ашиглалтанд ороод 15 жил болоход нэг ч удаа сольж байгаагүй нь тогтоогдсон юм. Ослын дараа хэдий тоглоом үйл ажиллагаагаа өргөжлүүлсэн ч хүмүүс аль хэдийн нэг хүний амь насыг авч утсан тоглоом болон парк дээр ахин итгэж үйлчлүүлэхгүй байсаар 2009 онд паркийг хаахад хүргэсэн байна. Энэ тохиолдол Японд паркийн тоглоом дээр ослын улмаас хүн нас барсан анхны тохиолдол болжээ. Orlando Free Fall чөлөөт уналтын цамхаг гэж хэлж болох тоглоом дэлхийн өнцөг булан бүрт бий. Харин энэ бичлэгт ярих Орландогийн чөлөөт уналтын энэ тоглоом нь дэлхийд хамгийн өндөртөө орох тоглоомуудын нэг. Уг тоглоом 2021 оны 12 дугаар сард Флорида мужийн Орландод ашиглалтанд орсон юм. Энэ нэг зэрэг 30 хүн үйлчлүүлж болох ба дээш 130 м-т өргөгдөж гэнэт доошоо 120 км/цагийн хурдтайгаар чөлөөт уналтыг мэдрүүлдэг байна. 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед энэ цамхаг хэвийн гормын дагуу ажиллаж байж. Энэ үед 14 настай Tyre Sampson гэх хүү цамхагт тоглохоор суужээ. Тэр Орландод Америк хөл бөмбөгийн тэмцээнд орохоор ирээд тэмцээнээ дуусгаад багийнхантайгаа амарч байсан юм. Tyre том биеийнхээ ачаар багийнхаа шилдэг тоглогчдын нэг байсан гэв. Хүү 188 см өндөртөн дээр 156 кг жинтэй байлаа. Энэ тоглоом дээр суухад 130 кг-аас хэтэрсэн жинтэй хүн суухыг хоригдолд өгч, яагаад ч юм тэр өдөр тоглоомын ажилтнууд хүүг шалгалгүй оруулсан байдаг. Tyre хүү суугаад төд удалгүй тоглоом эхэлж, өндөртөө гараад огцом доошилж зогсох үед хүү 30 орчим метрээс суудлаасаа сугарч унсан юм. Хүүгийн яг энэ унсан аимшигт үйл явдал тэр үед тоглоомын доор бичлэг хийж байсан нэгний камерт буужээ. Tyre-т тэр даруй анхан шатны тусламж үзүүлэхээр оролцсон ч хүү дөрвөн тусламж ирэхээс өмнө нас орсон байна. Шалгалтаар хүүгийн суусан суудлын хамгаалах бүс бэхлэгдсэн ч том биеэс нь болж дутуу бэхлэгдсэн байсныг олж тогтов. Үүнийг жирийн хүнч хараад ер нь ойлгож болохоор байсан нь тухайн үед хийгдсэн бичлэгээс ч харж болохоор байна. Тоглоомын оператор хүмүүсийнхээ бэхлэгийг шалгахын оронд нэгэн үйлчлүүлэгч эмэгтэйтэй чалчаад бэхлэгэнч бүрэн ороогүй Tyre-ыг анзаараагүй нь бичлэгт буужээ. Бичлэгийн энэ хэсэгт Tyre-ийн том биеэс болж бэхлэг нь бүрэн ороогүй, бусдаас өндөрт байгаа нь харагдаж байна. Тэгэхээр хүүг тоглоомонд огт суулгах ёсгүй байсан болж таарч байгаа юм. Энэ эмгэнэлт үйл явдлын дараа хүүгийн ар гэрийнхэн тоглоомыг ажилуулдаг байгууллагыг шүүхэд өгч, шүүх $310 сая нөхөн олгор олго гэсэн шийдвэр гаргасан байна. Тухайн хэргийн дараа тоглоомыг тэр чигтэнд буулгасан юм. Ахаягийн галт бөмбөлөг 2017 оны 7 дугаар сарын 26-нд Ахаягийн задгай үзэсгэлэн худалдаан дээр зөөврийн Fireball гэх эргэлддэг тоглоом ажиллаж байв. Энэ ч мөн адил зөөврийн паркийн тоглоом. Fireball-ыг янз бүрийн гадаа арга хэмжээнүүдэд ашигладаг байсан бөгөөд мөнгө сайн олдог тоглоом байсан гэжээ. Тоглоом нь тойрог хэлбэрийн суудлаас бүрдэх ба агаарт савлан эргэлдэж хүмүүст жингүүдлийн мэт мэдрэмжийг өгдөг байна. Тойрог болсон суудлууд нь хэд хэдээрээ бэхлэгдсэн байдаг нь тухайн өдөр нэг хэсэг нь салж унсан юм. Унах явцад нь 2 хүн суудлаасаа шидэгдсэн бол ахин 2 хүн салж унсан суудалтайгаа газарт унжээ. Ослын улмаас 8 хүн хохирсноос 7 хүнд гэмтлүүд авч нэг нь амь насаа алдсан байна. Нас барсан хүн нь 18 настай Taylor Jarrell гэгч юм. Шалгалтаар тоглоомын эд ангиуд бүхэлдээ дотроосоо зэвэнд идэгдэж тоглоом тэр чигтээ хэврэг болсон байсныг олж тогтов. Бүхэлдээ зэвэрсэн байсан гэхлээр бусад үйлчлүүлэгчдэд ч аз дайрсан нь илт байна. Тоглоомын дотор хэсгийг шалгахад хүндрэлтэй байсанд шалгах ёстой хүмүүс нь гаднаас нь харсан болол өнгөрдөг байжээ. Харин тоглоом яагаад ийм их зэвэнд идэгдсэн бэ гэхлээр тоглоомыг ажилуулдаг байгууллага ил хадгалдаг байсанд тоглоомын дотгошоо борооны ус ордог байв. 2019 оны 11-р сард Ахаягийн амбан захирагч Марк Девен гэгч нас барсан хүү Taylor-ийн нэртэй хууль баталсан юм. Taylor-ийн хуулиар бүх паркийн тоглоомуудыг шалгагч нар инженерийн боловсрол эзэмсэн байхаас гадна
Техникийн үзлэг шалгалтыг тогтмол маш нарийн хийхийг шаардсан гэжээ. Энэтхэгт гарсан осол. Discovery буюу Канкаре пендулум гэх энэ тоглоом нь Савлуурт паркийн тоглоом билээ. 30 хүний суудалтай тойрог хэлбэрийн бүтцийг 2 тийш нь савлана гэсэн үг. 2019 оны 7 дугаар сарын 14-нд Энэтхэгийн Ахмед Абад хотод байх энэ паркийн тоглоом ажиллаж байх үедээ тулгуур хэсэг нь нурж унснаар энэ аимшигт осол гарчээ. 30 хүнтэй савлж байсан тоглоом хүмүүстэйгээ газар дунсан юм. Осол маш богино хугацаанд болсон тул ойр хавьд байсан хүмүүс ч яг юу болсныг эхний хэдэн хорон бүрэн ойлгоогүй гэдэг. Хүмүүс тэр даруй гүн очиж хохирогчдыг гарган авсан бол зарим суудлууд нь унах үедээ гимтэж хүмүүсийг авахд хүндрэл учруулж байлаа. Аз болж аврагчид маш хурдан ирж хохирогчдыг эмнэлэг рүү авч явсан байна. Энэ ослоор 2 хүн нас барсан нь 24 настай эмэгтэй болон 22 настай залуу юм. Тэднээс гадна 20 гаруй хүн маш хүнд гэмтлүүд авсан гэжээ. Ослын шалтгааныг тайлбарсан хэд хэдэн хувилбар байдаг нь тоглоомыг тэнцвэртэй байлгах троснуудын нэг тасарсан. Эсвэл суурийг бэхэлж байсан болтуудыг нэгт сольж байгаагүй нь тогтоогдсон тул тэнд илэгдэл үүссэн. Бас нэг хувилбараар дээр дурдсан энэ хоёр шалтгаан аль аль нь болсон буюу техникийн үзлэг шалгалт засвар үйлчилгээ маш муу хийгдэж байсан гэдэг. Шалгалтаар 6 хүнийг буруутгаж санамсаргүйгээр хүн алсан гэж ял авцгаасан юм. Өмнөх тохиолдлуудад ийм осолд хүнийг буруутгаж ял өгсөн тохиолдол байгаагүй ч энэтхэгт өөрөөр шийддэг байна. Энэ тоглоом бичлэгийн бусад тоглоомуудыг бодвол аюул багтаа, тайван тоглоомт байгаа ч юм бүхэн харагдаж байгаа шиг байдаггүй. Хиймэл голоор дугуй хэлбэрийн завьтай урсах тоглоом бөгөөд уулын ширэн урсгалтай голыг дуурайлган хийсэн нь хүмүүст халуун өдөр тоглоход нь сэрүү татаад таатай байдаг гэжээ. Хүмүүс нэг завинд 6-аараа сууж аялалд гардаг байна. Энэ тоглоом Dream World Park-ийн салшгүй нэгэн хэсэг болсон тоглоомуудын нэг байсан ба 30 жилийн турш ямар ч аваар ослгүй ажилласан юм. Ослыг бүрэн ойлгохын тулд тоглоомын төгсгөл хэсэгт юу болдог талаарх тайлбарлая. Завиуд урсаж байгаад барианда ирэх үед урсдаг зам дээр ирж түүгээр өргөгдөн дээш гардаг ба гараад аялал дуусч хүмүүс завнаас буудаг байна. Энэ урсдаг зам нь бүрэн ажиллахад усны төвшин их чухал бөгөөд урсдаг замын ойр усны төвшинг хангалттай хэмжээнд байлгахад хоёр ширхэг усны нас ус хоёр талд нь ажилтдаг байв. Осол гардаг өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эдгээр хоёр нас усны нэг нь ажиллахаа болж урсдаг замын ойр орчимд усны төвшин байх ёстойгоос багассан юм. Үүний үр дүнд нэг зав урсдаг замынхаа төгсгөл хэсэгт гатсан бол араас нь ирж байсан зав хурдтайгаар ирж мөргсөн байна. Гацдаг завинд хүмүүс байсан ч тэд гэхээсээ илүү араас нь ирж мөргөдөг завныхан илүү хохирсон юм. Зав мөргөлдөх үед хүмүүс завнаас унаж дөрөв нь урсдаг зам дээр унжээ. Урсдаг зам нь яг л махны машин шиг харагдаж байгаа бөгөөд эдгээр дөрөв хүнийг зүгээр л зажилж орхисон байна. Энэ аимшигт осол эргэн тойронд нь харж байсан олон тооны хүүхдүүдийн нүдэн дээр болсон юм. Мөн 6 хүнээс амьд гарсан 2 нь хүүхдүүд байсан. Тэд зав хөмрөх үед завны дээр шууд гарч чадсан ба үүгээрээ амь аврагдсан гэжээ. Паркийг тэр даруй хааж маргааш өглөөнө гэхэд цогцуудыг гаргаж дууссан гэдэг бол тэнд ажилласан аврагчдад дараа нь сэтгэл зүйн тусламж хэрэг болсон гэхлээр ямар аимшигтай осол болсон нь ойлгогдож болж байна. Энэ ослын шалтгааныг юу гэж бодож байна? Мэдээж техникийн бүрэн бүтэн байдал, шалгалтын ажлыг дутууд улмиг гүйцэтгснээс болсон. Шалгалтаар энэ тоглоомын тоног төхөөрөмжөд маш хуучирсан хоцрогдсон голж тогтоосон нь усны төвшинг хэмжих автомат төхөөрөмж байхгүй. Хэрвээ тэр төхөөрөмж байсан бол усны төвшинг багасх үед уурсдаг зам мэтийн механизмууд автоматар унтардаг гэв. Ажилтдаг хүмүүс нь маш муу бэлтгэгдсэн. Тэд осол гарах үед ослын товчийг хаана байгаагч мэдэхгүй байсан бөгөөд хүмүүс урсдаг зам дээр зажлуулаад байж байхад нь яахаа мэдэхгүй байж байсан юм. Ослоос сарын дараа гэхэд тоглоомыг бүрэн буулгаж дуусаад тэр газарт нь хохирогчдод дурсгалын цогцлбор босгожээ. Сүнстэй ордны түүмэр. Сүнстэй ордон гэгч нь Нью-Жерсид байдаг Six Flags Park-ын алдартай тоглоомуудын нэг байсан юм. Энэ тоглоом нь аимшигын сэдвтэй төрдөг байшин байв. Үйлчлүүлэгчид нарийн харанхуй хонгил өрөөнүүдээр явж гар хаалгыг олох ёстой ба янз бүрийн аимшигт декорац чимэглэл зэрэг нь тоглоомын үйл явцыг улам сонирхолтой аимшигтай болгодог байна. Энэ тоглоомын байшин хоорондоо хонглоор холбоотой 17 өрөөнөөс бүрдэх ба нийт маш том хэмжээтэй байв. Энд хүн төөрхөн тун хялбар бөгөөд угаасаа төөрөгч зориулттай юм. 1984 оны 5 дугаар сарын 11-нд сүнстэй ордонд галт төмөр гарлаа. 18 цаг үед 14 настай нэгэн хүү тэнд тоглож явхдаа замаа харахын тулд асаагуур асааж гал алдсан гэж хожим тогтоосон юм.
Тоглоом тэр чигтээ хөөсөнцөр, нейлон, мод зэрэг гэх мэт гал дэмжих материалуудаас бүрдэх байсан тул тэр даруй гал авалзаж байшин даяар хэдхэн минутанд тархсан байна. Байшинд тэр үед 29 хүн байсан ба 21 нь байшингаас амьд гарч чадсан бол 14-өөс 19 насны 8 хүүхэд хизээч тэндээс гарч ирээгүй юм. Гал командын хэдхэн минутанд ирсэн ч гал байшинг тэр чигт нь хамарсан байв. Галыг унтрах үед хинч тэнд үлдсэн 8 хүүхдийн талаар мэдээгүй бөгөөд маргааш нь аврагчид эхлээд эдгээр хүүхдүүдийн цогцыг шатсан манекенүүд гэж ботсон гэдэг. Дараа нь шатсан эд зүйлсийг үзэж байгаад эдгээр нь манекен биш хүмүүсийн шатсан цогц болохыг ойлгосон байна. Энэ эмгэнэлт явдал гарахаас хэдэн жилийн өмнө паркын тоглоомуудад эрсдлийн үнэлгээ хийгдэж, тус үнэлгээгээр сүнстэй ордон тоглоомонд гал гарах үед ажиллах, гал унтраах автомат систем суйрлуулах зөвлөмж гаргасан ч паркын удирдлагууд биелүүлээгүй байсаар төмөр гарчээ. Тэд үүний оронд хямд төсөр утаа мэдрэгч байрлуулсан бөгөөд галын үед өнөө хідэн орилгоос өөр зүйл мэдээж хийгээгүй юм. Үйлчлүүлэгчид мөн бөхчин байна гэд гомдол нэг биш удаа гаргасанд тэд агаар жуултын систем хийсэн нь галын үед галыг бүр дэмжиж өрдөж өгсөн гэдэг. Хэдий Six Flags компаниг хариуцлагагүй байсан гэж буруутгасан ч 1985 онд шүүх тэднийг гин буруугүйд тооцсон шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийн шалтгаан нь сүнстэй ордонг бүрэн бүтэн барилга биш, төр зургийн барилга гэж бүртгэлтэй байсанд түүний галын аюулгүй байдал тавигдах шаардлагууд хамаагүй багасж ирж байгаа гэх шалтгаантай байв. Энэ хүрээд өнөөдрийн паркинг ослуудтай бичлэг төгсөж байна. Та бүхнийг паркинг тоглоомуудын өмнө шинэ фобиатай болгоогүй гэж найдаж байна. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзалт болно. Баяр таа.